Сайн байцгаана уу бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр бүгдээрээ английн эслийн ерөнхий шалгалтын 2019 оны E хэлбэрийн дүрэн болон шинэ үгийг үзнэ. За энэхүү 2019 оны E хэлбэрийн тайлбар нь хоёр хэсгээс бүрдэж байгаа. Энэ эхний хэсэг юм аа. За энэхүү хичээлийг бэлтгэсэн Эрдэнэ төвийн сургалтын төвийн багш Уганбаяр миний бий болно. За энэхүү эхлээд бүгдээрээ нэгдүгээр хэсэг буюу дөрмийн хэсгийг үзцгээе. За нэгдүгээр хэсэг нийт 12 даалгавартай. За бүгдээрээ даалгаврынхаа зааврыг уншицгаая. Read the following sentences, choose the best answer for each gap. За дараахан өгүүлбэрийг уншаад тэгээд хоосон зай болгонд хамгийн тохирох даалгавруудыг олоорой. За 12 даалгавар тус бүр 1 оноо буюу 12 онооны даалгавар байна. За бүгдээрээ зөв хариултыг олцгоё. За энд секунд явж байна. 5 секундын дотор зөв хариултыг олно гэсэн үг шүү. За дэлгүүр өгнүүдийг харцгаая. 3 o'clock the afternoon. За энэ хоёрыг та бүхэн тодруулаарай. За тэгэхээр би хариулт нь авах нь за preposition-ы дүрм өдөр доторх нэгжүүдийн өмнө бид нар буюу цагийн өмнө болохоор этийг хэрэглэнэ. Иймд at 3 o'clock гэж байна. За гэхдээ in the afternoon гэдгээ за тэгэхээр энд бас харагдж байна. За өдрөөс бага нэгжтэр бид нэр этийг аваад байгаа. Өдөр оныг сар ба түнстэй шилжих бол энийг авдаг. За хоёр дахь нь цаг дууслаа. За зөв хариулт нь D. За present simple-ийн дүрм at the weekends гэдэг нь олон тоонд бичигдэж байгаа болохоор давтагддаг үгийг зааж байгаа юм аа. За present simple-ийн subject-ийн араас үгэг нь yes авдаг болон авдаггүй гэж байдаг. За Sue and Bill гэж байгаа учраас хоёр хүн байгаа учраас runs биш running авна. Ийм учраас D хэлбэр зөв. Мөн but-ийн урд болон ард ижил цагууд байдаг. За энэ дээр work гэж байгаа учраас энд run нь зөв юм а гэж ойлгоно. За 3 дугаар засгаал. За 5 секунд өнгөрөх юм бол зөв хариултыг хэлнэ. За дэлгүүр үг нь last байгаа нь work гэдэг. Буюу C хариулт байна. Past simple-ийн дүрм last одоо цаг заасан өгнүүд байх юм бол past simple-ийг авдаг гэсэн үг. За MSC хариулт нь зөв. За 4. За present perfect цагта recently гэдэг үг ордог. Ийм учраас present perfect нь E хариулт байна. За ер нь бол бус хариулт нь буруу гэсэн үг шүү юмсэ. 5. За зөв хариултыг харъя. За next Saturday would like байна. За we are гэдэг ийм 3 дэлгүүр байгаа шүү. За we are-ын араас мэдээж хэрэг үлэг нь анж даавна. Present continuous-ийн бүтцийн нэг хэсэг нь яваад байна. За иймээс E хариулт нь зөв. Would like-ийн араас төт явдаг. Үг хэрэгэлдэг гэсэн үг. За 6. За related clause буюу тодорхой шүүгний өгүүлбэрийн дүрмээ. За тодорхой шүүгүүлбэрээс өмнө байгаа үг нь хэрвээ object буюу тусгадхуун байх юм бол эд зүйл байх юм бол object-ийн байран дээр эд зүйл байх бол бид нар which-ийг авдаг. Иймээс дээр үлдэн зөв байна. За 7. За when you were a child гэдэг нь дэлгүүрийг байна. За can could гэдэг эдгээр өгнүүдээс бид нар could-ийг авч байгаа боёо чаддаг байсан гэдэг үг наа өнгөрсөн цагийн утгатай гэсэн үг. За 8. За үйл үгийн ард хүн байх юм бол араас нь түүтэй үйл үг хүчтэйгээ гэсэн дүрм байдаг. За 9. За саяны дүрмийг бид нар gerund infinitive гэж хайж болно шүү юмсэ. За 9-ийг харцгаая. May Day every year. За man баяр гэсэн үг. Хөдөлмөрийн баяр ч гэдэм үү. Тэмдэг утгаар хэрэглэнэ. За зөв хариулт нь is celebrated буюу passive voice-ийн present simple цагийн passive voice ахна.
За энд нэгдүгээр талаар Mayday-ийг харах юм бол бид нэр object-ээр эхэлж байгааг харж болж байна. За ийм учраас active биш passive үлбэр бичнэ. Every year гэдэг нь давтагддаг утгатай учраас бид нэр present simple passive гэж үзэж болох нэ. 10. За дэлгүүр үг нь окей. За уучлаарай. За цагаа явуулаа. За дэлгүүр үг нь then юм. За ийм учраас ийм хэлбэр зөвөө. Much гэд араас нь comparative авах юм бол хавгүй илүү гэсэн утгатай болдгоо. За 11. Окей. За if-тэй байгаа учраас энэ conditional өгүүлбэр юм. За MSC хариулт зөвөө. За conditional-ыг олохдоо бүгд бүтцийн нэг хэсгээс нь хараад эсвэл утгаар нь бас хайж болдгоо. За энэ өгүүлбэрийн үед хариултан дээр байгаа өгнүүдийг нийлүүлээд унших юм бол надаа өгч PT-ийн захиа өгчгөө би уулзахаар үгүй гэсэн утгатай байна. Тэгэхээр ирээдүйд болох боломжтой өндөр магадaltaй зүйлийг хэлэхдээ бид нэр conditional нэг дээр бичдэгэ. Ийм учраас C хариулцав гэж үзнэ. За бүгдээрээ 12-ыг хийцгээе. За зөв хариулт нь A байна. За reported speech-ийн асуух өгүүлбэрийн бүтцийн юм байдаг шүү. Хүмүүсээ. Та бүхэн reported speech-ийн 4-өөс харж болно. За одоо бүгдээрээ дараагийн даалгавар буюу шинэ үгийн хэсгээ үздэгэ. Read the sentences and choose the best one for each blank. Хоосон зай болон өгүүлбэрийг уншаад хоосон зайд хамгийн тохирохоо хэлбэрийг олноо гэж. За одоо шинэ үгийн хэсэг явж байгаа учраас бүгдээрээ арай өөр төрлийн тактикаар үзэх хэрэгтэй. За ерөнхийдөө шинэ үгийн даалгаврыг бид нэр дээдлийнхаа өгүүлбэрийг уншиж үзээд тэгээд дээрэс нь хариултуудаа унших шаардлагатай байдаг. Хариултан дээр ерөнхийдөө бол ойролцоо 5 утгатай үг гарч ирдэг. Толгой хэрэг quiz. За тэгэхээр энэ үгнүүдээс ялгааг нь бүгдээрээ харцгаая. За 5 секунд явуулжээ. За дээдлийн өгүүлбэрийг уншаад үзэх юм бол came to and broke her leg гэж байгаа. За хөлөө уулснаар түүний за тэгэхээр эндээс болохоор career гэдэг мэргэжлийн өсөлт гэсэн үг. Ажил мэргэжлийн өсөлтөнд зогссон юм аа гэсэн утгатай учраас D хэлбэр зөв бах нэ. За 14-ийн за дэлгүүр үгийг харцгаая. За depend on time гэсэн үг. Цагт нь хэрвээ чи ямар нэгэн зүйлийг цагт нь хийхийг хүсэж байх юм бол за and найдаж болно гэж байна. And найдаж болно. За тэгвэл яах юм гэхээр найдвар даадаг буюу найдвартай буюу C хэлбэр зөв байх нэ. За 15 зөв хариултыг харцгаая. За цаг дууссан. За tours around the town гэж байгаа учраас бид нэр excursion-ыг авна гэсэн. Яа тэгэхээр excursion гэдэг нь бүлэг хүмүүсийн тойроо аяллыг хэлдэг. Ерөнхийдөө хүчтэй аялал гэсэн үг. За 16 дэлгүүр үгийг маш сайн олдог байх шаардлагатай. За энэ дээр болохоор op гэдэг үг нөрөө дэлгүүр үг болж байгаа. За тэгэхээр unsure of гэж ярьдаг, итгэлгүй байх гэж ярьдаг байгаа. Ийм учраас ийг нь сонгоно гэсэн үг. За тэгэхээр тэр эмэгтэй хаашаа явахаа сайн мэдгүй байсан учраас цагдаагаас тусламж асуусан гэж байна. За 17 харцгаая. За дэлгүүрийн starving, famine. Famine гэдэг нь үсгэлэн, starving гэдэг нь өлсөх гэсэн үг ээ. Ийм учраас болж байгаа гэсэн үг. За өгүүлбэрийг нийлүүлээд орчуулах юм бол Этиоп дахь одоо өсөглөнг хүмүүс өсөд байгаа учраас Этиоп дахь одоо өсөглөнг давах ямар нэгэн арга байж таараа гэсэн утгатай байна нэ. Cope гэдэг нь даван талах гэсэн үг. За 18 За зөв хариулт нь blame байна. For байгаа учраас blame-ийг авч байгаа. Буруутгах гэдгийг blame for, scold, accuse of гэж яг ижлэх юм шүү. За энийхээ 2 дугаар даалгавар үзцгээ шинэ үгийнхаа. За энэ үгээр choose the best one that has similar meaning to the underlined word. За доогор зурсан үгтэй хамгийн ойролцоо утгатай үгийг олоорой гэж. За beverage гэдэг үгтэй аль нь ойролцоо вэ гэх юм бол drinks байна.
За 20-ыг үздэгэ. A chemist can separate a medicine into its components. За эми сан чинь эмийг бүрэлдэхүүн хэсгээр нь хувааж чаддаг гэж. За тэгэхээр бүрэлдэхүүн хэсгийг юу гэдэг вэ гэхээр elements гэдэг байгаа. За 21-ийн blizzard гэдгийн синоним үг нь snowstorm аа. За 3 дугаар даалгавар үзье шинэ үгээ phrasal verb байна. За 4 ширхэг 2 онооны даалгавар буюу нийт 8 онооны даалгавар байна гэсэн үг ээ. За the washing machine has I will call a repairman. За угаалгын машинчлаа. Би засварчин дуудъя гэж. За тэгэхээр аль нь бол тэр харцгаая. За цаг явлаа. За эвдэрсэн гэсэн утгатай. За эвдэрхийг бид нэр breakdown гэдгээ. 23. Put out гэдэг. За. Тэгэхээр 23-ын би хариулт зүг байна гэсэн галамтрах гэсэн. They turned him for the job because he didn't have the right qualification. Тэр тэднийг ажилд орохоос за эндээс зөвөрлөлтөнд харцгаая. Down ахна. За 25. Rachel takes her grandmother. They look very much like. За тэгэхээр дуурайх гэдэг англинд take after гэдэг шүү. За энэ дээр бус дүгнүүдийнх нь утга нь байна. Take off гэвэл яах юм? Take over гэвэл яах вэ? За одоо бүгдээрээ дөрөвдүгээр даалгавар үздэгэ шинэ үгийнхаа. За хоёрхан даалгавар 2-2-ын 4 оноотой байх нэ. За эндээс харах юм бол окей, инженер гэдэг үгэн зөв байна. Яа тэгэхээр шинжлэх ухааны дэвшилтэд мэдлгүүдийг ашигладаг хүнийг одоо ямар нэгэн машин тоног төхөөрөмж хийхин тулд шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг хүнийг инженер гинэ. За энд байгаа үгнүүдийнх нь утга нь байгаа учраас та бүхэн бичлэгээ зогсооод бичих боломжтой шүү. 27 editor гэдэг хариултанд зөвөө. За ямар тач минут явуулж. За тэгэхээр энэ одоо бус дүгнийх нь утга нь яаж байгаа гэхээр за сонин сэтгүүл бэлдэх болон хэвлэх ажлыг хариуцдаг хүнийг бид нэр редактор гинэ. За бүгдэнд анхаарал хандуулсан явдал баярлалаа. Ийшт нь амжилт хүсье.